Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийн видео хичээлээр та бүхэндээ C програмчлалын хэлэн дээр тэгтгэл хэрхэн бодох талаар тайлбарлая. За өнөөдөр бидний бодох тэгтгэл маань дараах тэгтгэл байна. За жишээлбэл ямар тэгтгэл бодохын та бүхэндээ тайлбарлая. Y тэнцүү 2x за нэмэх нь AB гэдэг тэгтгэлийг бодъё. За энэ тэгтгэлийг бодохын тулд бид нэр дараах зүйлсийг хийх ёстой байгаа. За нэгдүгээр тэгтгэлээ бид нэр алгоритм програмчлалын хэлэн дээр буюу одоо C програмчлалын хэлэн дээр бодох ёстой учраас ер нь бол төрөл бүрийн програмчлалын хэлүүд дээр тэгтгэлийг бодохдоо Y тэнцүү 2-ыг үржих нь x за нэмэх нь a-ийг үржих нь b гэж бичнэ. За ингэж бичиж байгаа шалтгаан нь болохоор програмчлалын хэлэн дээр 2x буюу одоо a b гэсэн энэ хувьсгч нарыг програм маань одоо ойлгодгүй. Одоо ойлгуулахын тулд бид нэр үрж тэмдгээр 2-ыг үржүүлж гин. За a-ийг b-гээр үржүүлж гин гэж ийм ойлгохоор тэгтгэлийг бол бичих ёстой байгаа. За ингээд хэдүүлээ тэгтгэлээ бодож эхлэе. За C програмчлалын хэлэн дээр бид нар бодохын тулд хамгийн түрүүнд толгой байлаа зарлж өгнө include гээд. За дараа нь stdio буюу стандарт орлого гаргалтын толгой байлаа зарлаад дөрөвдүгээр мөрөн дээр бид нэр int main буюу үндсэн функцаа зарлж өгнө. За үндсэн функцаа зарлсны дараагаар гоё хаалтаа нээгээд гоё хаалтаа хаана. За энэ завсарт бид нар үндсэн параметр бичих ёстой байгаа. За параметр бичихдээ бид нар бүхэл тоон хэлбэрээр тоогоо зарлыг гэвэл int a b гэд хувьсгч нараа зарлж өгнө. За хувьсгч нараа зарлахдаа таслаад тусгаарлаж бичиж өгнө. За a b-гээс гадна x y гэд энэ тэгтгэл дээр орсон нийт 4 тэгтгэлээ дөрүүлэнгийн бүхэл тоо хэлбэрээр зарлж өгнө. За ингэж зарлахдаа түрүүний хэлснээр int a b x y гэд таслаад тусгаарлаад y-ийн араас цэг тасал тавьж өгч тухайн мөрөө дуусгана. За үүний дараагаар бид нэр scan функц За scan функцаар бид нэр одоо утгаа зарлж өгье. Утгаа зарлахдаа одоо бид нар юу хийх вэ гэхээр нэгэсэндээ A, B, X гэсэн 3 хувьсгчийн утгыг компьютерийн keyboard-оос авах буюу scan функцаар утгыг оруулъя. За утгыг оруулахын тулд бид нэр ингэж бичнэ. хувь D таслал and X. За ингээд цэг таслаа тавиад за дараа нь scan одоо бол түрүү x авч учраас хэдүүлээ хоёрт нь хувь D a авъя and a. За цэг таслаа тавья. За дараагийн scan функцаар бид нэр b-ийн утгыг аавна. B-ийн утгыг авахын тулд амархан хувь D таслал and b. За ингээд x a b гэсэн 3 хувьсгчийн утгыг авах боломжтой болчлоо. Одоо үндсэн тэгтгэлээ түрүүн дээр тайлбарснаар бодлогоо бодъё. Бодлогоо бодохын тулд бид нэр програмчлалын хэлэн дээр 2-ыг үржих нь x нэмэх нь a-ийг үржих нь b гэж бичдэг гэж та бүхэндээ түрүүн тайлбарлсан. Одоо энэ тайлбарын дагуу бодлогоо ингэж бичнэ. За үүнийхээ дараагаар одоо y-ийнхаа үр дүнг хэвлэнэ гэсэн үг. За y-ийнхаа үр дүнг хэвлэхдээ бид нар болохоор дараах байдлаар хэвлэх боломжтой. Үүнд одоо y тэнцүү гээд хувь D буюу одоо тухайн тоогоо бүхэл тоо буюу одоо 10-ын тоо гэдгийг илэрхийлж байгаахын тулд бид нэр хувь D гэсэн бичиглийг бичиж өгнө. За үүний дараагаар y-ийн үр дүнгээ биччихнэ. За ингээд цэг таслаар програмаа дуусгаад ажлуулад үзье. За ажлуулад үзэхэд нэг асуудал гарсан байна. Ямар асуудал гарсан бэ гэхээр энэ дээр дараах үр дүн гарсан байна. Багш нь бол print f гэхгүй print гэж бичсэн байна. За дахиад ажлуулъя. За одоо бол асуудалгүй ажиллаж байна. За эхний оруулах үр дүн маань x үр дүнг оруулна. За x-ийн тоо маань одоо жишээлбэл 15-г оруулъя. За хоёрт нь бид нэр нэгэсэндээ a-ийн дүнг оруулна. За a-ийн утгыг оруулахдаа бид нэр 12-г оруулъя. За гуравт нь b-ийн утгыг 5-г оруулъя. За хариу 9 гэж байна. За зөв бодсон байна уу тооцъё. 9 тэнцүү 2-ыг үржих нь x буюу 2-ыг үржих нь 15 30 гарна. За энэ дээр дараа нь a-ийг b-ээр үржүүлнэ 12-ыг 5-аар үржүүлээд 60 гарна. За ингээд 30 дээр 60 нэмээд 9 гэсэн хариу зөв гарсан байна. За ингээд өнөөдрийнхөө видео авчирт анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Манай сувг танд таалагддаг бол манай бичлэгийг лайк дараарай, мөн subscribe дарж манай бичлэгийг
одоо Pro Exact-ийн сувгийг дагаараа. За дээрэс нь бичлэгийг маань хүмүүс түгээхийг хүсвэл share хийж бидэнд тус болоорой. За ингээд дараагийн хичээлээр энэхүү програмаа хүнтэй харилцдаг ойлгомжтой хэлбэрээр бичсэн бичлэгээ та бүхэнд оруулнаа. Баяртай.